Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь өнөөдөр дүрстэй танилцах математикийн хичээлийг заах гэж байна. Хичээлээ анхааралтай үзээд багшигаа дагаад хэлээрэй. Дөрвөлжин дугуй гурвалжин зөөвөн дугуй тэгш өнцөгт. Анхааралтай ажиглаад ямар дүрс хаана орсныг аавчтай нэрлээд хэлээд өгөөрэй. Нар ямар дүрстэй байна? Байшингийн дээвэр ямар дүрстэй байна? Цэцгүүд ямар дүрсээр бүтсэн байна? Пуужин ямар дүрсээс бүтснийг аавчтай бас нэрлээд өгөөрэй. Цонхон ямар хэлбэртэй байна? Талавч нь ямар хэлбэртэй байна? Нэрлээрэй. За энэ хөөрхөн туулай ямар дүрснээс бүрдсэнийг аав ээжтэй нэрлээд өгөөрэй. Хөөрхөн хоёр дэлгэн чихэн ямар хэлбэртэй байна? Сүүл нь ямар хэлбэртэй байна? Аав ээжтэй нэрлээд өгөөрэй. За байшин ямар дүрснээс яаж бүтсэнийг аав ээжтэй нэрлэж өгөөрэй. Сайн байна. Мод маань ямар дүрснээс бүтсэн байна? Нэрлээрэй. Дараагийн даалгаврыг хамтаа хийцгээе. Дөрвөлжин дээр дугуй пицца, ослын гурвалжин, тэгш өнцөгт төрөвч. Сайн байна. Цаантай өгөөд бид танарт баяр хүргэж байна. Дараагийн даалгаврыг хийцгээе. Бөөрхий хэлбэртэй бөмбөг, дөрвөлжин цонх, зөөвөн дугуй шар, гурвалжин пицца. Сайн байна. Аав ээжтэйгээ хамтдаа хичээлээ үзсэн хүүхдүүдэд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.